Сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр алтан тайга, мөнгөн тайгийн түүх хөв соёлын тухай сануулах гэж байна. Яагаад гэхээр тэрбумаар мод тарина гэж амлаж байхдаа та нар энэ алтан тайга, мөнгөн тайгыг мартсан байна. Дэлхийд дахинд алтан тайга, мөнгөн тайгын түүх хөв соёлыг эхлүүлсэн хүмүүс бол бүрт хатна, түүний үр хоочос, жамуухаас асны дараа хийсэн үйл явдал юм байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр Чингисийн монголчууд биш байхын сүүлчийн баталгааг хийж, сүүлчийн баталгааг. Тэрний юу юм бэ гэхээр Чингисийн монголчууд байхын сүүлчийн баталгаа нь өнөөдөр чухамгүй яг одоо мөнгөн тайгын газар зүйн байрлалд тэргэл улаан наран өдөр тохиож байхад та нар түүнд нэгдэж чадахгүй байж соёо харьхан гэж худлаа бусдын түүх хөв соёлыг булаах дээрэмдэх гэж байгаа мэт харгас бурангуй дарангуйлагч төрөмгийлэгчийн үйл явдлаа таниулах харуулах гэж оролдохын хэрэггүй. Чухамгүй оливын мод, энэ оливын алтан жимс, оливын алтан навч, энэ бол агуу Александр хааны алтан тайгын үргэлжлэл үйл хэргийг эртний грект хийсэн түүх хөв соёлын бэлэгдлийг эдүгэ грек оронд ингэж бэлэгдэж, ингэж эрхэмлэж байна. Та нарт юу вэ? Та нарт төвдийн ой тайх далайн түлснээс дээш өргөгдөж тэр нь хувхаарч мод ургахан байгаад тэгээд хувхаа хайласт модны он иргэдэн түүх хөв соёлыг даах гэж тэнд шийтгэлийн гороо хийж баясж явна. Ер нь бол зүүн гар дөрвөн ойртын боолт сүхэрч тэднэрийн тэр гороолох явдлыг архалахууд эдүүгээ хүртэл гүйцэтгэж байгаа нэмэгдэнэлтэй. Төвдөд очиж гороолсон хүмүүсийн тав бол инх сайхан ерөнхий сайд байлуу. Тэгээд уянх гишүүн агсны нөхөр эдүүгээ бас нилээд хэдэн хүнтэнд төвдийн шийтгэлийн гороо хийж явах сурагтай. Өнөөдөр хин баруун зүүн саяныг тойрч гүйж байна. Хинч байхгүй. Яагаад гэхээр ойрдын нутаг, Бүрт хатны нутаг, Бүрт хатны өвдөөдсийн нутгийг хинч үл таамсарлан түүнд огт хүртээлгүй юм шиг хандаж байгаа нь умардын зүгийг үзий яддаг, өмнөдийн зүгийг таашаадаг тангад монголчууд их болсныг баталж байна. Та нар өнөөдөр нарны хүүхэд байсан бол үнэхээр өөрсдийнхээ хүсэж байгаа тэр күнөөчд байсан бол өнөөдөр та нар Тэмүжин Чингис хааны тэргэл улаан наран өдөрт нэгдэх байсан. Тэргэл улаан өдөр гэж юу гэдгийг ч мэдэхгүй өдөө хүрсэн хүмүүс яг одоо Хиттийн битүү хар тэргэл сардаар нэгдэж бар сарын залгалт хийж өхөр сарын адагт дахин өхөр Монгол болох тэгтээ бүр зэрлэгсэн өхөр барын орны өхөр болох гэсэн санаархлаа гүйцэлдүүлж суугаа. Ийм ялгаатай байдлаасаа болоод ондоо гарал үүсэлтэй ондоо ихийн үр хоочос гэдгээ баталж байгаа нь өөр их орон хамгаалж байгаа дүр төрхөөр батлагдаж байна. Тэгэхээр яг одоо зуны наран тэнцэл болох гэж байна. Зуны наран тэнцэл бол яг үүндээ Дуваа үгийн дөрвөн гүвтэд хамаарна. Зуны наран тэнцлийн дөрвөн зүгийн дөрвөн наран дор Дуваа үгийн
4 гүнхэд 4 өөр 90 түүхийг эхлүүлсэн байдаг. Харин 4-ийн эхлэх үед дорн зүгт дүүдэ албат иргэдийн захирах дүүгийнх нь дов мэрэгнийх нь цаг үе болж эхэлсэн нь нүүдийн 3 нутаг харагдаж 4 дахь нутгийг захирах ажиллагааг эхлүүлсэн байдаг нь эдүгээ цагт шинжлэх ухаанд батлагдах гэж байна. Тэгэхээр шинжлэх ухаанд батлагдсан хойно та нар түүнийг итгэж үнэмшээд сүд болно гэх юм бол захын нэг мө хожаа хятад төв тангадаас ялгаа юу байгаа юм? Дэлхийд дахин тэрнийг хүчээр хүлээн зөвшөөрч баталж таньж газар дээр нь батлагдаж байгаа үед та нарыг харин хүмүүс шиг тийм байдлаар мэдээлэл авч байгаа хүмүүстэй юу ярих юм? Та нар өөрснөө бодоод үз. Та нар дэлхийд танигдсан хойно Монголыг хүлээн зөвшөөрнө гэвэл чи монгол хүн биш. Хаанхын цагаач гэдгээр таньж мэдэх хэрэгтэй. Яг одоо цагаач иргэдийн үндэстэн төрийн мангасчлах бодлого хэрэгжүүлэх тэр парламентын засаглалын 9 дахь сүүлчийн боломжоо та нар ашиглаж байна. Наад боломж чинь тийм удаан үргэлжлэхгүй. Яагаад гэхээр мэдээж та нар тэрхүү сүүлчийн 9 дахь чинь нөгөө нэг сүүлчийн эзэн хаан чи юу боллоо да та нарын тэрэн шиг л юм болно. Гамингийн шоронд ордог шиг та нар бүгдээрээ гидтийн шоронд орсон ард иргэд болж гүйцэн. Тэгэхээр 1905 онд асар хүчтэй 2 газар хөдлөлтөөр нэг нь зуных, нэг нь өвлийн газар хөдлөлтөөр могоо морины бэлчээр ялгсан үйл явдал бол Чингисийн монголчуудын түүх хөв соёлын түүхэнд болсон нэгэн их төгсгөл байсан. Тэр могоо жилийн газар хөдлөлтөөр хэдэн зуун мянган километр газар хагарч могоо морины бэлчээр ялгаж байх үед яг үнэндээ Чингисийн монголчууд сэргэн мандж байсан. Тэгэхээр 1905 онд Чингисийн монголчууд могоо морины бэлчээрийг ялгаж 1906 оны гал морин жил сэргэн мандаж байхад та нар түүнийг үр таамсарлаж түүний 6 дахь жилд нь 1906 оны 6, 7, 8, 9, 10, 11 гээд 6 дахь жилд нь та нар төвд тангад хүнийг эзэн богд хаанаа болгон залж одоо түүнийхээ бошиг сануулгах үг өгүүллийг сонсох гэж мөрдөх гэж ядарч зэвдэрч яваач нь та нарыг монгол хүн биш болохыг батлана. Монголын төр яаж сэрэгдгийг мэдэхгүй юм бол та нар өөрсдийгөө би монгол хүн гэж худлаа омгших хэрэггүй. Зүгээр л та нар монгол хэмээхүйг танихгүй мэдэхгүйгээ батлаад явж байвал баруун. Тэгэхээр одоо та нар Жамуухаас салсны дараа Тэмүүжин Чингис хаанд нэгдсэн тэр хүмүүс биш. Жамуухыг өгсөний дараа бас нэгдсэн хүмүүс биш болж таарлаа. Ер нь бол та нар Жамуухын албат иргэд бол мөн тэрнтэй хинч марахгүй. Та нар Жамуухын Гитдийн 3 хаан Жамуухын албат иргэд учраас дараагийн Гитдийн 3 хаан Ховлын албат иргэд болж Гитдийн цагаан сар нэртэй хар сар хаврын залгалт энэ бүгдийг тоолж амьдэрсэн чинь одоо инкүү та нарын гар дэвсдийг батлаад байна. Өнөөдөр тэргэл улаан наран өдрийн битүүний дараах шиний нэгэн яг 17 дугаар зууны манжин
түрэмгийлэл эхлүүлсэн шиг та нар аашилж байна. Эсвэл яг 17 дугаар жарны төвдийн шарын шашны түрэмгийллийг 1984 онд дахин эхлүүлсэн шигээ аашилж байна. Тэгээд та нар өнөөдөр нэгэн жарны дараа хоёр дахь жарныг эхлүүлж чадахгүй тийм цаг үед 1924-ээс 1984, 1921-ээс 1981 оны хоорондох 60 жилийн дараах самуун цагийн үйл явдлыг өрнүүлж байна. Энэ явдал эцэстээ та бүхнийг Чингисийн Монгол биш гэдгийг баталж байгаа нь бахархалтайч мэдээж эмгэнэлтэй. Та нар өнөөдөр өөрийгөө Чингисийн Монгол гэж таних, мэдэх боломжгүй. Чингисийн Монгол гэдэг чинь их өөр асуудал шүү. Энэ бол 1162 оны хар морин жил төрсөн Тэмүжингийн налбат иргэд. Тэмүжингийн налбат иргэд байна гэдэг бол бас их сонирхолтой. Тэр бол бараг эцгийнх нь албат иргэдийн улбаа байна уугүй юу гэдгээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл Өөлөн эх Сүкабаатар хоёр захирагдсан уугүй юу гэдэг бас сонирхолтой. Та нар тэрэнд ч нэгдээгүй, захирагдаагүй болох нь батлагдаад байгаа. Өөрөөр хэлбэл тэдний үйл хэргийг үргэлжлүүлж чадахгүй байгаа. Өөлөн эх Сүкабаатар хоёр юу хийсэн юм? Ер нь Исүка нудам гэж юу юм? Исүка нудам гэж Гисрэнзийн эхнийг 7 хүүхд төрүүлчин гот тэд нар 9 болчих 7-9-ийн тоон харьцаа биш. 12 орд улсын 3 дайсагнаж байхад 9 нь дайсагнахгүйгээр үлдэж чадаад дайсагнаж байгаа 3 нь хар усан орд улсыг захирч чадсныг Исүкэ монголчууд, Чингисийн монголчууд гин. Яагаад тэгэхээр эцгийн үйл хэргийг баталгаажуулж байж тэр хүн өөрийнхөө үйл хэргийг баталгаажуулна. Тэмүжин Чингис хаанд бол шуудхан ярихад та нарын яг өнөөдрийн орилоод байгаа шиг тийм Тэмүжингийн гэсэн их орон байхгүй. Тэмүжингийн гэсэн улс орон байхгүй. Тэр эцгийнхээ, эхийнхээ улс орныг төр ёсыг хамгаалсан. Тэмүжинд өөрийнх нь гэсэн онцгой тийм юм байхгүй. Яагаад гэхээр өмнө зүгийн нарам мандах ямар эрсдэлтэй тэр хүн өөрийн амьдралаар өр хойцсхийн амьдралаар баталгаажсан. Тийм болохоор энэ бол өмнө зүгийн наран мандах бэрхшээлийн асуудлыг шийдэх энэ асуудал нь 37 дугаар өргөргийн дагуу болж байгаа үйл явдал юм. 37 дугаар өргөг. Тэгэхээр 37 дугаар өргөр гэдэг бол Апийн Хөх Монгол, өөрөөр хэлбэл Хөхнөрийн Хөх Монгол. Тэнд дээд Монгол, цагаан Монгол байгаа. Хөхнөрийн Хөх Монгол, Хөхнөрийн дээд их нь 37 дугаар өргөрөгт байдаг бол хойд орд хоёр Солонгосын заагт 37 дугаар өргөрөг байдаг. 37 дугаар өргөргийн цаад талд Энэтхэгийн далаа нь Булангартай шар усны айсав байдаг. Тэгэхээр та нар одоо хэн юм бэ? 37 дугаар өргөргийн цаад талд байгаа хүмүүс учраас 37-д онд байнга килмэгдэж байдаг. Байнга 37 онд килмэгдэж байдаг. Энэнийг яаж батлах вэ, харах вэ гэх юм бол 1937 он 1637 онд болсон дорныхны нэг килмэгдэл. Өнөөдөр төвдийн 17 дугаар жарны мөн 37 дугаар он тохиож байгаа нь та нарын дараагийн нэг килмэгдэл эхэлж байгаа. Наад сонгуул монголчин та нар харж байгаа ёстой. Зүгээр л Алиа Мардзангийн төгсгөлийн 9 дахь сонголтын төлөө явж байгаа сүүлчийн эзэн богд хааны сонголт шиг л юм болж байгаа үстэй. Хэрвээ алтан ургийн хүнийг сонгоцсон бол Хятадд ховлоод алчнаа та нар гэдэг тэр үг чинь 1232 оны явдал шүү дээ. Та нар тулууг та нар алуулах гэж оролдсон.
Хятадуудад өгч Өгөөдө хааныг алах гэж оролдсон. Зүвжийн нүр хойцсыг, батын нүр хойцсыг та нар Хятад манжуудад өгч алуулах гэж оролдсон. Тэрний чинь л мухар сануулга бол 1911 оны тэр Төв Дэжин богд Тангад хааныгаа залж байх үед хэрвээ халах хүнийг эсвэл дөрвөн ханг томилсон бол яах вэ гэсэн чинь тэднийг Хятадууд зааж өгөөд алуулчих штэ гэ. Заалахгүйгээр алуулсан биз дээ. 11 оны та нарын эрхчлөөний хувьсгалч нийцтэй юу хэн үлдсэн бэ? Юу үлдсэн бэ? Бараг л төвдийн хар замын дээрэмчтэл цэргэлж үлдсэн биз дээ. Хаана нөгөө нүгэл хилэнцээс айдаг лам нар чинь өөрсдөө анх эхэлж зэвсэг барьж гамингийн дарагцсан гамингийн дараах дайснууд бол лам нар байсан. Тэр лам нар тийм ариун гээгэн лам нар байсан гэж бодоод байна уу? Тангад номтон лам нар бол хизээч ариун гээгэн лам байж чадаагүй. Тэд бол тангад номтонгууд тэд бол төвдийн хар замын дээрэмчин төвдүүдийн өр хойцс байсан. Хизээч Монгол хүн Монголынхаа төлөө Монголын төрийг эсэргүүцэж зэвсэг барьж босохгүй. Тийм горим зарчимтай байсан. Одоо бол та нар чулуул шороо асфальтанд зам хуулаад төрийнхөө төлөө шиддэг хүмүүс. Өнөөдөр та нар төр гихчийг яаж гутаанд оромжилж сонгуул гэдгийг хийх гэж оролдож байна. Та нар хувхаа модны сонгуул хийж, алтан модны сонгуул, алтан навчит тэтмийн сонгуулийг та нар хийж чадахгүй. Тэр чинь алтан ордынхны. Тэгэхээр алтан орд гэдэг бол бүх юм нь алтан байна. Та нарыг бүх юм шавар байна. Хумгийн тоос байна. Жишээ нь алтан хонь, алтан хурга, алтан эг хонь, алтан хурга. Алтан хурганы дүртэй алтан аягыг барьсан Эртний Грекийн Спартын хаан тулсын хан Гүү өөрийнхөө хатны нэр төрийн төлөө Троен дайнд орж байсан. Түүний эцэг нь битүү алтан нүүрт масагта. Та нарын нүүрч алтан биш. Хончин ч алтан биш. Гიშгэж байгаа газар чинь ч алтан биш. Сүйдэрлэж байгаа мод чинь ч алтан биш. Тэгэхээр алтаар баталгаажуулсан алтан эрен гэдэг бол сүйн замын дагуу байдаг. Түүний язгуурыг нь алтан ордын ус бүтээдэг. Алтан ордын ус. Хамгийн сүүлчийн алтан ордын усын язгуур бүтээсэн түүх бол Данзаарвжаагийн алтан гэлэнцэд хорхоо, алтан хун, алтан эмхтэй хүн. Та нарт юу вэ? Баахан шавар тагд. Шавар шунхан тангад шүтэн. Өндөргийн ойр дэхинхүү алтан бурхад бүтээсэн. Тэр тэгтээ 6-атхан шүү нөхдөөд минь. Та нар анхдагч энтер гэж битгий сажаар. Тэр бол усны мандал дээр алтан болбоцсгийн мандал дээр заларч байгаа алтан бурхан. Тэгэхээр нэг асуудал вэ? Юу вэ гэхээр ердөө Бурхныг төрөөлөгч эхийн сүм гэж нэгэн сүмийн бүтээн байгуулалтыг Батхааны алтан ордын улсынх нь эхлүүлсэн. Бурхныг төрөөлөгч эхийн сүм. Тэр Бурхныг төрөөлөгч эхийн сүмийн Бурхан нь юу байсан бэ гэдгийг л бүтээсэн 6-атхан тэр өндөргээний бүтээсэн алтан бурхад. Тэгэхээр энэ бол нөгөө алтан хэлхээ алтаар баталгаажсан гэдэг энэ бүх үйл явдлын үр дүн танигдаж байгаа юм. Та нар болохоор ядаж алтан тайгад нэгдсэнгүү, мөнгөн тайгад нэгдсэнгүү. Энэ бол их чухал сонголт байсан та нарын хувьд. Өнөөдөр тэргэл улаан наран өдрийн битүүний дараах шиний нэгэн. Энэ бол шинээр дахин нэгэн тэргэл улаан
битүүн эхэлж байгаа цаг үе гэсэн үг. Гэтэл та нар өнөөдөр юу хийж гинэ вэ? Ямар ч Алтан ордын тухай ойлголтгүй, Монголыг огт мэдэхгүй хүмүүс 9 дахь парламентын сонгуульд хийж байгаа. Энэ 9 дахь парламентын сонгуул бол Сүржийн эзэн богд хаан шиг чинь хумхын тоос болох ийм үйлдэл. Тэгээ та нар хэн болох вэ, юу болох вэ гэдг нь бүр эмгэнэлтэй. Ягаад гэхээр та нарын хувьд бол цаашид Монгол хүн байх тэр бахархал чинь дуурайр дээрмэр эсвэл би халах хүн гэдгээр олоод авчдаг тийм юм гэж ойлгож байгаа бол тэр бүтшгүй, бүтэхгүй. Тэ ядаж та нар алтан тайгад, мөнгөн тайгад нэгдэх байсан. Агуу Александр хаанаас дор байж болохгүй үстэй. Тэгэхээр өнөөдөр тэргэд улаан наран битүүний өдрийн дараах шиний нэг нь энэ өдөр Бүрт Тэмүжин хоёрын түүний үр хойчсын шин залгалт зүүн гарт Бүрт хатны Уйлан хатны үр хойчсын залгалтын өдөр байсан. Та нар энэ өдрүүдийг байнга хоосон өнгөрөөдөг. Тэгээд та нарт ямар юмныхан Монгол байх үедээ. Монголоо хайгаад ч хэрэггүй. Одоо та нарт олдохгүй. Тийм зүгээр нэг хайгаад олдог эсний ширхэг биш шүү тэр чинь. Баяр та.